За сайн байцгаана та бүхэн дөрвөн номерын сэрэх чадхын судалгааны дүнгээс танилцуулж байна. Уг судалгааг Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Бордлогоо орчимд атаршиж орхигдсон 47.5 га орчим талбайд 2017 оноос эхлэн судалсан судалгааны үр дүнгээр танилцуулж байгаамаа. За атаршиж орхигдсон уг судалгааны зорилго нь хамгаалалттай талбай ургамлын бүлгэмдлийн сэргэн ургах чадвар, зүйлийн бүрэлдэхүүний өөрчлөлтийг судлах зорилготой. За ингээд хамгаалагдсан талбайд гарсан ургамлын бүлгэмдлийн бүтэц бүрэлдэхүүнийг тодорхойлох, за тус талбай ургамлын зүйлийн бүрэлдэхүүний өөрчлөлтийг тодорхойлох зорилтуудыг төвшүүлсэн юм аа. За атаршиж орхисон талбай ургамлын бүрэлдэхүүний суурь судалгааг 2017 оноос гүйцэтгэж байна. За уг талбай нь бол ногоон хоног будаа хазар өвс, ямаа шарилжит, за хазар өвс ямаа шарилжит, хазар өвс аг улжит, хазар өвс аг хялгамт, хялгам хазар өвс, хялгам хягт, хялгам шарилжит гэсэн ийм бүлгэмдлүүд бол зөнхөлсөн. За тэгээд уг судалгааны талбайд бид бол Кирилловын хялгам дэрвэн хазар өвс, за ямаа шарилж дэрвэн хазар өвс, Кирилловын хялгам ямаа шарилжит гэсэн гурван бүлгэмдлээр бол судалгааг үүсгэсэн юм аа. За эдгээр гурван бүлгэмдэл дээр 10 м квадрат талбайд бол уламжилт аргаар судалгааг явуулах, за мөн шугам шигийн бичиглэлийн аргаар бол судалгааг гүйцэтгэсэн болно. За тус судалгааны дүнгээр 2017 онд нийт 13 овгийн 29 төрлийн 38 зүйл бүртгэгдэж 1 м квадрат талбай дахь зүйлийн тоо бол 5. За тусгийн бүрхэгцийн 1 м квадрат талбай дахь тусгийн бүрхэгц 10-аас 15% байсан бол 2020 оны судалгаагаар бол 22 овгийн 47 төрлийн 57 зүйлийн ургамал бол нийт судалгааны талбайд бүртгэгдэж 1 м квадрат талбай дахь ургамлын зүйл бол 9. За 1 м квадрат талбай дахь ургамлын тусгийн бүрхэгц бол 30-аас 35% хүрсэн байгаа. За ингээд доорх зураг дээр 1 м квадрат талбай дахь ургамлын тусгийн бүрхэгц болон зүйлийн тоо харах боломжтой байна. За ургамлын зүйлийн бүрэлдэхүүнийг он тус бүрээр авг төрөл зүйлээр нь авч үзэх юм бол ер нь энэ атарчилж орхигдсон талбайн нөхөн сэргийлэх ургамлын зүйлийн бүрэлдэхүүний өөрчлөлтийн үйл явц нэг настгүйл газрын ургамлаас шарилж, за тэгээ шарилжаас хяг жижиг дэгнүүлт үйтэн ингээд байгалийн бэлчээрийн ургамал гэсэн энэ үештаар өөрчлөгдөх процесс бол сэргийх процесс бол явагддаг гэсэн ийм судалгааны үр дүнд үрдүнтэй адилхан ийм зүй тогтолтойгоор бол сэргэж байгаа. Ингээд 2020 онд бол 21 овгийн 50 төрлийн 60 зүйл ургамал бол бүртгэгдсэн байна. За ингээд тухайн агшиж хамгаалсан талбайд нэмэгдэж байгаа ургамлын зүйлийн бүрэлдэхүүнүүдийг бас энэ нэг наст олон наст ургамлын зүйлийн бүрэлдэхүүнүүдийг бол зургаар тавьсан харуулж байна. За эндээс тус талбайд хялгам хазар өвс ямаа шарилж хазар өвс, Кирилловын хялгам ямаа шарилж зэрэг бүлгэмдлүүд зохиолж байна. За эдгээр бүлгэмдлүүдийн нийт тусгай бүрхэгц 2017 оны суурь судалгааны дүнгээс бол 30-аас 35%-аар нэмэгдсэн байна. За хамгаалагдсан талбайд 20 оны байдлаар бол 21 овгийн 50 төрлийн 60 зүйл ургамал бүртгэгдсэн. За энэ нь бол өмнөх судалгаатай харьцуулахад суурь судалгаатай харьцуулахад 8 овгийн 21 төрлийн 22 зүйл ургамлаар нэмэгдсэн байна гэсэн ийм зөвлөлт гарчээ. За анхаарал хандуулсанд баярлалаа.